өөрт нь хэрэгтэй болов гэсэндээ л энэ нөхрийн тухай өөрөө тэгээ саналаа өгш юм л да. Энэ ч адилхан нэмэгдсэн юм шүү дээ. Энийг би өөр нэмэгдсэн санагдсан. Тэрийг ингээд өргөчгөө гэдэг. Баярлалаа. Би анхудаа яллаа. Энэ гайхалтай биш гэж байна. За би чи нааг сайн мэддэг юм биш гэж. Би бас мэддэг юм биш намайг. Мэдгүй. Ямар жижиг юм дээр болчихваа. Гэрийн зочид 3 дугаар улирлаар эргэн ирлээ. Энэ удаагийн дугаарын гэрийн зочид бол олон гайхалтай уран бүтээлээр үзэгчдийг үргэлж гайхшруулж байдаг. Кино зохиолч, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Мия Гомболон дуу хоолойгоор бидний ичнээ танилцуулсан дуу оруулагч, нэвтрүүлэгч, соёлын тэргүүний ажилтан Бат Магна нар оролцлоо. Орсах. Үгөх тий. Тэг. Оо, тийм үү. За яагаад ч юм орсахгүй нөгөө тэр нэг Баяртай ээжигийн киноны тэр одоо трейлер хэсгүүдээс цацагтаад ирсэн чинь нэг нөхрөл тэр доор нь энэ орсах яасан гинэ. За ээж Вьетнам блэ Вьетнам биш хаанхын хүүхэн орж ирээд даа гэсэн чинь орсах нь гайхаад тэгсэн чинь нөгөө Вьетнам хүүхэн нь уйлаад энэ төргээд бичсэн байхгүй комментор. Тэгээ тэр коммент амар явцсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш нэлээд олон хүмүүс орсах гэдэг. Манай группээр нөгөө дагагчд маань ч гэсэн за орсах сайн уу гэдэг. Өөр вайшаа нэртэй болсон үг. Ямар сайн юм тий. Энэ бас мэддэг юм биш намайг. Мэдгүй. 11 удаа гэсэн үү? Цэрэрэ. Бас үгүй юу? Гэхдээ би бол тоолоогүй шүү яг үнэ. Тоолоогүй. Юу яасан? 2019 оноос эхлээд би нэг кино зохиолын одоо анхан шатны ойлгох зөвх сургалтуудыг одоо хуваарь санаачлал зохион байгуулж байгаа. Тэгээ энэ яг нэг талаараа миний нөгөө нийгмийн хариуцлагын ажил гэж би бодож байгаа. Энэ тэндээс одоо тусламж авдаг. Ямар нэг сангаас санхүүжилт авдаг. Гэхдээ энэ жил яг 11-т хий гэж бодож байгаа. Ер нь л 10-ыг явуулсан байна. Тийм байж тээ. Би яг 11-ээр дутсан байна. 11-ээр харин тогтохгүй байх гэж би бодож ирсэн. Тэ. За наа чин тийм баха. Би тийм бах гэж бодож байна. Тийм тий? Үгүй. Оо яагаад тийм? Ийм. Яагаад гэхээр зэрэг ийм би нөгөө нохотойгоо очсон. За. Гэхдээ шүүгч хийгээгүй. Би тэгвэл чамаг нохотойгоо явж ирсэн нөгөө зургийг мэдж байгаа болохоор тийм шүүгч юм биш юм. Шүүгч юм биш. Ямар жижиг юм дээр болчихваа. Айгу жижиг юм дээр онцсон тий. Оскарыг шууд дамжуулах гэсэн үү? Оо, буруу нүгсэн шүү энэ. Энэ шүү. Энэ ч адилхан нэмэгдсэн шүү дээ. Энийг би өөр нэмэгдсэн санагдсан. Тэрийг ингээд өргөчгөө гэдэг. Хотлаа. Би өргөсөн тэнд дамжуулсан 2 биш. 2-оор тогтохгүй байх гэж би бас бодоод байна. 2. Боловсрол телевиз 2 удаа дамжуулсан. Тэгээ хамгийн сүүлийнх нь энэ жил 96 дахь удаагийнх нь. Тийм байна. За баярлалаа. Одоо энэ жил би өстой харин баярлалаа. Би анхудаа яллаа. Энэ гайхалтай биш гэж байна. Тийм. За. Facebook profile дээр Facebook-ээр бичээл хэлсэн да. Синхэр ирэн занга зүдэг. Гүх. Тэ? Үгүй. За баярлалаа. За баярлалаа. Йоо. Таавар явчих уу? Жижигнээсээ энэ. Үгүй би ингээ бодсон чинь чи нэг зангаатай зураг баг тавьдаг шүү дээ. Чи костюм яг ямар үед өмсдөг би хэлэх үү? Чи шинэ жилээр л өмсдөг би. Уг нөгөө телевизийн нэвтрүүлэгч энэ төр байх таа бол байнга зангаа мангаа гэдэг. Тийм шүү дээ. Костюмтай байсан. Одоо сүүлийн чи айгу чөлөөт төвчлээ чөлөөт яваад байгаа. Тэгээд профайл дээрээ цэнхэр ирээн пижакт баг. Би тэгтээ нэг мегамбиг гадаа зохиолчдод таалж бодох юм. Яаж байгаа юм бэ? Мөн шүү дээ. Мөн юм уу? Саяных чи мөн багхгүй. Мөн үү? Лайк. Гүх. Тийм юм уу? Ашигладаг гэхээр зэрэг би тийм их өстой тий. За тийм. Чи постныхаа ард дандаа дандаа ингэж идэв юм би. Тийм. Коммент ч дэж ингэж идэх байхгүй. Ямар сони. Тэгээд бас ганц энэ юм шиг ба. Инээж байгаа бүгдийг л ашигладаг юм биш тийм. Тий, тэгэхээр үгүй.
За. Өө чи авартнаас чи авахгүй шүү дээ. Гэтэ хамгийн их ашигладаг нь like. За. Одоо мэдээж зочд ирж юм чи тийм л хта. Тийм ээ тий. Ер нь мэдээж тэгэл цай, кофе одоо юу тий. Хамгийн түрүүнд зочнод айлах хэвээр. Уухал юм хийж өгч цай байна. Би л чихэр өгдөг үү нэр. Тэгээд дараа нь чихэр өгдөг. Тэгэж тий. Чихэр гэдэг юм одоо тавтай идэг. За одоо хоёлаа нөгөө контентын дөрмийн дагуу дараагийн үе гэх юм те. Кинонд дууруулах тийм хэсэг ирж байгаа юм байна. Хамт тааруул арай барих гэж хэлж болох. Тийм кинонд дууруулах. Тэгээ одоо ер нь би ч одоо кинонд дууруулах нэлээ удсан байна шүү. Удсан. Чухам ямар кино байх юм бол та. За үзцгээе те. За тий. За тийм. Баярагийн маань сурлага. Ямар шоухан байна да. Баяраа хөөч янзараад байгаа. Сая агсчлэр 2 сантаа гарсан. Харин тийм гэсэн. Хууч нар болч онцлог гэсэн үг юм байд те. Энэ хүүхдүүд нам болохоор багасаач 7 дор юм аа. Бүгдөө зөөтэй. Энэ тэр юм ач ярихгүй юм. Би заадгыг чинь хэлээд л угаа. За чимэн сургуулиал онц төгсөх хэрэгтэй шүү гэж. Мар дутагдах юм байх биш. Эхнэр бид хоёр гэрээ ажил өөр хийлэгдэггүй. Тэгсэн мөртлөө л манай энэ чинь та усуугач. Сайн мэн аваад байгаа бол тойд. Одоо ч яг л чармайдаг хариуцлагатай үе шүү дээ. Сайн гэлж байхын зөв. Тамигтат. Зүгээр. Марцнаас танаа ангийнхан чинь гутлын үлдэр точиж ажиллана гэж саналаа өгцгөөсөн гэлв. Уг нь ажилчин болно гэдэг чи сайхан л хэрэг. Гэхдээ өөрсдийнх нь саналаар юм байгаа үдтэй. Тийм ээ. Ангаараа нэгдэг өсгөөсөн. Баяраач саналаа өгсөн шүү дээ. Өөртөө чи яриаггүй юм уу? Харин тийм гэсэн. Ялах юм болохоор юмны цаадах наадахыг мэдэхгүй л тэгж байгаа юм. Энэс чинь болоод бид хоёр түр таргээд авсал та. Тэгээ ер нь тэгээд цагаа болоод ирэхлээр болох байх гэж бодох юм да. Уг нь баяраа шиг сурлага сайтай хүүхдийг би дээд сургуульд орж цаашаа ахивал нэг талаар улс одоо маань. Нөгөө талаар өөрт нь хэрэгтэй болвол гэсэндээ л энэ нөхрийн тухай өөрөө тгий саналаа өгш юм л да. Бид уг нь эцэг ихтэйгээ зөвлөөрэй л гэсэн юмсан. Миний бодлоор бол харин тийм ээ. Нэг л их аавын цээж. Хэнтэйж зөвлөж ирсэн юм байхгүй. Дураараа нь тэр байхгүй. Харин би энэ тухай сургуулийн захиргаатай уулзаж ярилцсан гэж бодож байгаа. Таны буруу гэж юу байх вэ? Би зүгээр л ангид даасан багшийн хувьд танд хэлье гэж бодсон юм. таны бодлыг би ойлгож байна самбууга. Манай ангийн энэ саналыг бүгд дэмжин цаашаагаад сонин хэвлэлч нийтлээд байгаа. Гэхдээ та өөрөө мэдхээр гэлтэй. Ер нь та өөрөө захирд очиулсан дээр байх. Харин надад уулзсан байсан ингэж хэлээд хэрэггүй л дээ. Тэгэхгүй манай сургуулийнхан миний талаар юу гэж бодчих юм бэлээ. Тийм байс. Яста. Энэ талаар та санаа зовлтгүй багшаа. Харин та дэлгүүрээр орж юм үзэхгүй юу да? Ховор живрийн байж юуны магад? За. Гүй чи харин хэцүү юм гараад ирчих. Харин тий. Жоо яаж шүү те? Харин тэгж байна. Гэдгийг ингэж орсон ч бас яаны кинонд дууруулж ямарч санагдах чиг гэл. Гоё. Гоё. Хочны киноны яг энэ нөгөө харьцан яриа диалог гоё. Бүр ингэж нэг тийм нэг цаанаасаа чихэнд сонсогдоод байх чи. За гоё. Гоё киноны хэсэгт дуурууллаа. Баярлалаа. За. $2004 онд баха. UB-List би одоо кинонд дууруулагчаар анхлаа очиж байлаа. Тэгээд Мегомтойгоо тэгэхэд анх бараг танилцж исэн.
хоёлаа чинь ийм сан үг гэдэг нэг кинонд дуулжсэн бас зөндөө олон кинонд хамтарч байсан. Жангумч одоо чи тэр чигээр явсан шүү дээ. Тэр чигээр явсан. Тэгээд найзынхаа одоо тэгээд тэр нэг сайхан чанарууд байна. Одоо би бол дөнгөж сурж исэн шахуу хүн. Тэгэхэд бол одоо тэгээд намайг ойлгоод хажууд маань суугаад за ингэдэггээ за зөвлөө. Дээрээс нь 20 эдгээр настай та бас тэгээд удирдах ажилтан болоод тэгээд бусдыг удирдан манлайлаад ингэ явж байсан. Одоо ч тэгээд тэр янзаараа улам сайхан болж байна да миний найз тэгээд найзынхаа тэр бүх сайхан чанаруудаар нь бахархдаг. Тэгээд гэр бүлдээ бас сайхан халамжтай, өргөдүүдээ сайхан халамжтай аав, бусдад сайхан зөвлөгөөнэ тэр харамгүй өгчдөг, дусч хичээнгүй нэг юм сайхан найз байна. Найзаараа талаар нь бахархаж явдаг шүү гэж. За баярлалаа. Яг хүний хажууд нь ингээд магтахаж явах сонин нүүр мөрүүлээ хөлс гармаар байт юм шүү дээ. Манай Магна бол бит хоёр одоо яг анх танилцсанаас хойш UBS телевизэд анх танилцсан гэдэг чинь 20 жил болж байгаа. Тэгж байгаа юм байна. Тэгээ яг хуу Магнагийн маань нэг давуу тал бол ер нь бас тэр болгон хүнд заяагаад байхгүй их сайхан юм одоо аргил маягийн хоолойтой. Тэгээ энэ бол манайх бүгд мэднэ л дээ. Ер нь Монголын радиогийн дикторууд ерөнхийдөө ийм хоолойны өнгө темпертэй байдаг. Тэгээ энэ манай кинонд бас нэг 2 3 ийм сайхан залуучууд байдаг. Тэдний маань нэгдүгürt, хоёрдугаарт өөрөө их хөдөлмөрчлөлтөө. Тэгээ их олон талын хоббитай. Жишээ нь түрүүн битээр ингээд контент дээр ярьж байгаа чинь нохоо сонирхдаг тий өөрөө бас үржүүлдэг. Дээрээс нэгээд нохоо сонирхчны хэмжээнд тасалдгүй байнга орж идэг. За хоёрдугаарт сүүлийн үед сонсдог ном гэдэг одоо төрөл байна шүү дээ чинь. За Эмбукээр бол хүмүүс их сайн мэддэг болсон. Амар номынх нь бас сүүлийн үед хийж байгаа. Ингээд энэ сонсдог номыг ерөнхийдөө Эмбукийг дөнгөж үүсэж эхэлж яхад миний мэдхээр бол манай Магна яг өөрөө лайв хийгээд ном уншдаг байсан. Тэгээ сүүлдээ энэ Магнагийн одоо уншилтыг ингээд маш их үздэг болоод тэгээ миний анзаарснаар бол одоо гадаадд байгаа монголчууд бол маш их үздэг болсон шүү тийм ээ. Туркид байгаа монголчууд байна, Америкт байгаа, Солонгост байгаа, ингээд Австралид байгаа, Европт байгаа гэдэг маш олон монголчууд Магнагийн одоо өвчин чармаалтаар их юм уу ер нь манерыг ингээд тэр лайваар сонсдог ном ингээд уншиж эхэлснээс хойш их дурлаж сонсдог болсон. Тэгэхээр нэг талаар энэ төрлийг одоо Монгол дэлгэрхэд гэх юм уу маш үнэтэй одоо хойно нэмэр оруулсан хүний нэг. Бид нар ярьдаг шүү дээ ганц тайчин ганцаардахгүй гэж. Гэхдээ өөрийн одоо хүсэл эрмэлзлэр энэ ажлаа хийгээ сүүлдээ энийг яг мэрэгжлийн ажил болгож хуургаад энийг яг нөгөө соёлыг түгээхэд соёлыг одоо хүмүүсийн дунд хэвшүүлэхэд гэх юм да тийм нэлээд хойно нэмэр оруулсан. Би энд нь их баярлж явдаг. Гэр интернетийн гэрийн зочид контент тийм. Битээр ингээд өргөдөн оролцлоо. Маш баяртай байна. Тэгээд одоо Мегамбийнхаа мэддэг болон мэддэггүй талаар маш их зүйлийг мэдж явлаа гэхчлээр ингээд маш өгөөжтэй гоё нэвтрүүлэгт орлоо. Тэгээд хөрж оролцуулсанд маш их баярлалаа гэж. Их олон жилийн дараа одоо юу гэдгийг битээр яг ингээд яг хуу микрофоны ард зэрэгцээ суудаг байсан ч гэсэн одоо яг ингээд контент нэвтрүүлгийн ард зэрэгцээ суугаад биенийхээ талаар мэддэггүй юмнуудаа ингээд эргээ ярихаар их сонин байд юм байна. Тийм байна. Магадгүй дахиад битээр гişнээс нэвтрүүлэгт орох юм. Ер нь ингээд цааш та анхаарч юмар гэсэн юм да айгүй гарч ирж байна тий. Одоо Магнаг би судлах хэвээр Магнаа судлаж болчих үү тий. Тий харин их үү. Би одоо судлах хэвээр байна гэж бодоос. Харин тэгээ гэр интернетийн гэрийн зочид нэвтрүүлэгт урьж оролцуулсан. Ялангуяа одоо найзтай маань урьж оролцуулсан та бүхэндээ их баярлалаа. Үзэгч та бүхэндээ ч гэсэн одоо ажлын өндөр амжилтыг хүсье өрөө. Баярлалаа гэж хэлье да. За баярлалаа.